Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. Сайн байцгаана эрхэм хүнд үзэгчтэй. Комендатор нэвтрүүлгийн ээлж дугаарыг хэлж байна. За энэ дугаараар бид нар улсын хурлын гишүүн Бацаан Данг өрчөөлөө. Та сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. Та сайхан үлжиж байна уу? За улс төр одоо эд буцалж байгаа шиг байна. Тэгээ сая бол одоо чуулган засгийн газрын оцоолох асуудал хэлсэн гэсэн энэ халуун хоёроо авах шиг байна. Улс төр парламентод ёсонд парламентын төвшөнд улс төрийн тэмцэл явдаг. Тэгэхээр парламентын ордон дотор улсын их хурл орчмоор жаахан халуунтай байх шиг байна. Халуун өндөр байх шиг байна. Тэгэхээр парламентын мэтгэлцээ маргаан зөрчил тэмцлийн үр дүнд нэгэвэндээ орж зөв голдролд орож явах хаа гэж найдаж байна тий. Сая улсын хурлын чуулганаар бол ер нь олон зүйл, олон хүний байр суурь ер нь ил боллоо гэж энэ ардам харлаа шүү дээ. Энэ бол юу гэдэг хэдийгээр ардам бол хэдийгээр парламентын чуулганы гадна байсан ч гэсэн ер нь дотн орсон юм шиг ийм уур амьсгал бол бас та бас мэдэрчээсэн баг. Ер нь бол энэ ямар зөрчил явуулж ирсэн бэ гэхээр ерөнхийдөө таач зөөрөө хэлжсэн энэ Монгол ялах юм уу, Монголын хувь заяа ирээдүйдээ зөв тийш хазаах юм уу, нэгвэл энэ манан бүлэглэл Монгол улсыг дарж авах юм уу гэсэн ийм хоёр том зөрчил явууллаа. Монголын нийгэм үндсэндээ хуваагдал руу явсан нийгэм боллоо л доо. Сүүлийн он жилүүдийн төрсхийн буруу бодлогоос болж нийгэм маань дундаж ангигүй боллоо. Дундаж анги үндсэндээ дууссан. Ядуу анги, баян анги гэж хоёр хэсэгтэй байна. Хөрөнгөтөн ядуу гэсэн тийм. Ядуу, хөрөнгөтөн гэдэг хоёр анги гэдэг. Одоо нэг баялагын бүтээдэг улс орны явж байгаа тийм сүлхийсэн гол хэсэг байхгүй болсон тийм. Дундаж хэсгийн дундаж хэсгийн бүлэг, дундаж хэсэг гэдэг юм бол чинэл хэсэг байхгүй. Чинэл хэсгүүд байхгүй болчихлоо. Улсын хурл бас яг ялгаа байхгүй хоёр хэсэгт хуваагдсан байна. Манангийн бүлэг гэж одоо нэрлэн үү, юу гэж нэрлэн тэр нь чухал биш. Монголын ард түмний шим шүүсийг сорж амьдардаг. Эдийн засгийн мөлжлөг явуулдаг. Банк санхүүгийн системийг атгачихсан. Уул уурхайн бүх том баялаг ордуудыг атгачихсан. Улс төр хууль хяналтын байгууллагыг атгачихсан хэдхэн гэр бүл нийгмийн одоо баян чинэлэг, хит баян чинэлэг хэсэг бий боллоо шүү дээ. Тэдний төлөөл болсон 30 гаруй хүн байна. Тэрний эсрэг одоо нийт ард түмний эрх шиг нэгдүгээр тавих хөстэй, монголчуудын эрх ашиг нэгдүгээрт байх хөстэй гэдэг бодолтой нэг 30 гаруй хүн байх шиг дээ улсын хурл дотор. Сая өнгөрсөн 5 дахь өдөр болсон улсын хурлын санал хураалт бол үндсэндээ хэн бэ гэдгийг харуулсан. Хэн нь Монголынхоо талд байна. Хэн нь бүлэглэлийн талд, манангийн талд байна. Монголын шим шүүсийг сорж байгаа тэр хит баян олонхыг, баян цөөнхийг хамгаалж байгаа гэдэг нь бол тодорхой харагдаж байна л да. Үнэхээр харамсалтай явдал болсон. Хоёр том ном хоёулаа дундуур хуваагдлаа. Ардчилсан ном маань ардын намын зодооныг дагаад нөгөө Москвад хуучин цагт Москвад найтайхад Монголд ханиа төрнө гэж нэг оногоо байдаг байсан бол ардын нам найтайсан чинь ардчилсан нам ханиад авчих шиг боллоо. Ийм зовлонтой юм гараад байна да. Тэр би бол одоос ингээд яг л засгийн газар тодорхой хэмжээгээр хэвлэл мэдээлэл байгуулгын хүмүүс бол тодорхой шүүмжтэй хамт шүү дээ. Ард иргэд амьд сайжрахгүй байна, амлсандаа өрөхгүй байна гэл энэ засгийн газрын амлалтууд биелэхгүй байна гэл. Гэхдээ бол одоо юу гэдэг одоо манай контрол цэгмэн одоо энэ байр сууриас бидний зүгээс ямар байр суурь гэсэн үг тэр уучлж болох бас шалтгаан байна. Гол шалтгаан гэж үзсэн. Яг энэ одоо бүх алдаанууд байж гэхдээ энэ үнийг өршөөж бас болох юм байна. Ягаад бол энэ хөрсөхөөс өөр хүн энэ Монголын энэ манан гэсэн бүлэлийн эсрэг дотроос нь үрсээ тэмцэж чадахгүй байна шаарсан байхгүй. Та бол тэр байр суурийг бас хүчтэй баримталсан. Хатуу зогссон. Тэрний төлөө та одоо өнөөдөр одоо намаасаа хөдлөн шүү дээ. Намаасаа хөглөө, ноосоо тушаалаа. Гэхдээ эх орноосоо хөгцсөнгүй
эхнэрээсээ хөөгдсөнгөө бас их баяртай байна шүү дээ. Ард түмнээсээ хөөгдсөнгөө баярлж байгаа. Тэгэхээр үнэхээр тантай санал нэг байна. Хөрсгийн засгийн газрыг яг эдийн засгийн бодлого талаас нь харах юм бол бие сэтгэл дундуур байгаа. Сул зүүд бий те алдаанууд бий. Бажуудын хашиг алдж байна. Төгрөгийн худалдан авах чадвар унж байна. Бензин шатхууны үнийг барьж чадахгүй байна. Ажлын байрыг бий болгож чадахгүй байна гэдэг олон сул талууд хөрсгийн засгийн газарт байна. Ер нь хөрсгийн засгийн газрын эдийн засгийн бодлого, санхүү мөнгөний бодлого маш муу байна гэж би бол дотроо дүгнэж байгаа. Тий, өмнөх одоо Эрдэнэтийн үеэс тий. Ер нь жоох муу байна гэж би дүгнэж байна. Тэгэхээр сайн юм юу юм бэ гэж. Хөрсгийн засгийн газар хууль хяналтын байгууллагад реформ шинжилэл хийя гэдэг саналыг гаргаж байгаа. Хууль хяналтын байгууллагыг бүлгэлийн савраас салгая гэж. Хөрсөх ерөнхий сайд зоригтой дуусж байгаа. Нам төрд их цэвэрлэгээ хийя гэж зоригтой дуусж байгаа. Өөрөөр хэлбэл 60 тэрбум гэдэг нэртэй бүлгэллийнхний 50 уулууд төрөөр намаар тоглоод дуусглаа гэж хэлж байгаа. Шударгаас зарчмыг тогтооё гэж хөрсгийн засгийн газар нэлээд зарчимтай үзэж байгаа. Хийсэн ажлууд ч бас байна. Өөрөөр хэлбэл монголчуудын олон 10 жил монголчуудыг мөлжиж даралсан манангийн засаглал буюу нам дамжсан засаглалыг дүрхэн унах ёстой гэж хөрсөх зоригтой дуурч байна л да. Ажиллаж байна. Тэгээ айхгүйгээс шилж байна. Айхгүйгээр ажиллаж байна. Ер нь саяын их хурал дахь тэмцэл бол манангийн бүлгэлийн сүүлчийн довтолгоо байлаа гэж би харж байгаа. Тэгээ амь тэмцсэн. Хөрсгийн засгийн газрыг унагвал дараагийн одоо ерөнхий сайд нь манангийн бүлгэлээс, мафийн бүлгэлээс гарч ирэх байлаа шүү дээ. Би хэн байхын ч бараг мэдж гадралж байсан. Ингээд Монголд олон 10 жил Монголыг тонон дээрэмдсэн, Эрдэнэтийг дээрэмдсэн, Хөтлийг дээрэмдсэн, Цагаан сувгыг дээрэмдсэн энэ бүлгэлэл Монголын төрийн эрхэнд олон 10 жил цаашаа үргэлж ирэх нэ. Өөрөө байр суурийг бэхжүүлэх гэж байна. Шүүх, хууль хяналтын байгууллага бүгд тэдний гарт. Энийг зогсоё гэж монголчууд нийтээрээ тэмцлээ л дээ. Хөрс сүхэд сайндаа ерөөсөө биш. Хөрс сүхийн хүчийг ашиглаж байгаад манангийн бүлгэлийг дарж авъя. Мананг сарниулъя. Хууль хяналтын байгууллага Монголын нам дамжсан тэр бүлгэллийн бий болгосон одоо хонглог нь юуг нь шудраг бус дэглэмийг нураая гэж Монголын ард түмэн 3 сая ард түмэн сая бослоо. Арчилс намын 3 гишүүн дэмжлэг үзүүллээ. Би дагч жавхлан дэмжлэг үзүүллээ. Үүний хүчинд ямар ч байсан хөрсөхийг нь удаа хөрсгийн засгийн газрыг авч үлдлээ. Тэр жидүү мэдүү гэдэг нь бол хариуцлага тооцоод явна биз. Жидүүгээс чинь том асуудлууд байна шүү дээ. Тий, улс орны эрхэш. Эрдэнэтийн 49 чинь жидүүгээс чинь 1000 дахин том шүү дээ. Цагаан суврах чинь жидүүгээс чинь хэдэн 100 дахин том орд шүү дээ. Улс орны стратеги орд байсан. Стратегийн том ордууд алдчихсан. Дархан хөтөл ямар том ордууд вэ? Үйлдвэрүүд вэ? Энэ банк санхүүгийн мөлжлөгийн систем чинь жидүүгээс чинь хэдэн 100 мянган дахин том хохирлыг Монгол улсад учруулж штэ. 30% хүүтэй банкны системийг 30 жил барьлаа штэ. Ийм байж болдгийм үү? Бид нартай хамт 90 онд адилхан шилжилт хийсэн улс оронд банкны хүү одоо 2-3% дээр буугаад ирлээ. Бид яхаар 30% банкны хүүтэй барьдгийг. 15 дахин. Тэ их. 30 жил дан хийж байгаа Афганистанд банкны хүү 8% байна штэ. Тэр энэ эрүүл бус байна. Гэхдээ эдийн засаг, санхүүгийн систем, улс төрийн систем үндсээр одоо өөрчлөгдөх цаг болсон. Үндсээр нь энэ системийг одоо халах, зогсоох, цоош нь одоо улс төрийн эдийн засаг нийгмийн системийг бий болгох ёстой гэдгийг хүн болгон харж хүсэн хүлээж байна. Үүний төлөө хөрсгийн засгийн газар ажиллаж байна. Энэ ажлыг нь хийх ёстой гэж би харж байгаа. Манангийн бүлгэлийн үүсгэсэн манангийн тогтолцоог улс төрийн эдийн засаг нийгмийн тогтолцоог нураах ёстой гэж би харж байгаа. Нурааж ээж шинээр барилга барина. Манай зарим хүмүүс хэлээд байгаа. Нураахгүйгээр барьж ус болно гэж. Даацаа даахгүй. Одоо энэ систем чи өөрөө нуран унж байна. Хүссэн хүсээгүй нурна энэ систем. Гэхдээ хурдан нураамаар байна. Тэгэхээр Бацандан болд Мурат гэдэг арчилс намын гишүүд манангийн эсрэг тэмцэлд Эрдэнэтийн 49%-ийг дээрэмдэж авдаг бүлгэлийн эсрэг тэмцэлд Цагаан суврагыг дээрэмдэж авсан бүлгэлийн эсрэг тэмцэлд бид нэгдэн орсон юм аа.
Харамсалтай манай одоо арчилсан намын маань удирдлагууд нөгөө талд гарчаа. Мананг хамгаалж агаад манангийн хүнийг ерөнхий сайдаар тавьчихвал тэг буцаад манангийн одоо гол толгойлогчийг тэр хүнээр нь зохиулна гэж ийм утгагүй юм ярьж бидний хооронд зөрчил үүсэлдэ. Арчилсан нам бол ард түмнийхээ талд байх хэвээр. Ер нь энэ засгийн газрын асуудлыг шийдэх гэж манангийн эсрэг тэмцлийн тухай ард түмний дунд ард иргэдийн 90% нь энэ удаа бол хөрсхийн эхлүүлсэн энэ тэмцлийг дэмжих зүйтэй гэдэг байр суурьтай байсан. Одоо ч байгаа. Гэтэл арчилсан нам үүний эсрэг зогсноо гэдэг бол үнэхээр буруу алхам гэж би харж байгаа. Дээрээс намын дүрм журамд ч гэсэн олон зүйл залт бий. Би бас намын гишүүн хүн байлаа. Одоо ч хөөгдсөн. Хуульч хүн намын дүрм журмаа мэдлгүй яах вэ? Улс төрийн зөвлөлийн шийдвэр гэсэн нь юу гэсэн үг вэ? Улсын их хурлын гишүүний бүрэн эрх буюу үндсэн хууль өргөсөн тангараг. Төрийн сүлдэндээ бид чинь тангараг өргөсөн хүн шүү дээ. Намын туганд бол тангараг өргөөгүй шүү дээ. Энэ минийгээд олон нарийн имийг мэднэ. Тэгээ харамсалтай нь одоо илүү их мэддэг хүмүүс намаас хөөчлөө. Тэгээд одоо ингээд байж байна. Тэр чуулган дээр бол жишээлбэл одоо Эрдэнэ дарга, Арц намын одоо дарга, одоо энэ жидүүгийн энэ сонирхол зөрчилтэй гишүүд энэ танхимыг орхиороо гэж хэлж ирсэн үг бол олон түүнийг маш бүхэнд дуулсан. Тэгээ одоо ийм засгийн газрын ийм чухал тэгээ манангийн энэ одоо бүлэглэлийн устдах ийм чухал асуудал ярьж хатвал тийм асуудал ярьсан бол одоо энэ Арц намын дарга бол ер нь бол юу гэдгийг маш хариуцлагагүй одоо юу гэдгийг алхам гэдэг юм хийлээ гэсэн үг төгжсөн. Энэний дараа бол одоо юу гэдэг нь сошиал ертөнцөөр ямар мэдээлэл явуулсан бэ гэхээр бол одоо ингээд Арц намын хурал болж штэ. Энэ хурлын дараа бол энэ Арц намын даргаыг нэг солих юм байна. Тэгээ Арц намын даргаар бол ушаал юу гэдгийг таны нэр бол яригдчихсэн. За тэгээ Арц намын одоо бүлгийн даргаар бол одоо шууд луу болдог гэдэг чинь за ийм дэвшилтэй хүмүүсээ гарах юм нэгсэн яриа гарч ирсний төд бодлого бол одоо энэ чинь маш хурдан реакц авч тий одоо ингээд ийм хүмүүсийг бол Арц намын тэр чинь юуны зөвлөлөө дөрмийн хороо болов. Тэгээ тэрнээс одоо шийдвэр гаргасан таасыг хөөж ингээд. Тэгэхээр энэ бол одоо үүдээ бас арчаагүй шийдвэр байхгүй. Тэгээ арчаагүй шийдвэр нь өгөхтөр ингээд нэг шийдвэр бол нэг шийдвэр байх хэрэгтэй шүү дээ. Тэр одоо эсрэг гаргасан шийдвэрт бол 3 хүн хамаарчаад байхад бол гурвалыг нь хөөхстэй байтал зөвхөн бацаандаг нөгөөт нь үүдээ гэдэг. Энэ бол энэ хууч хөнөө үүднээс юм уу байтал зүгээр харахад бол энэ бол одоо тийм маш тийм шудрах бус тий авцалтаагүй ийм шийдвэр байгаа байхгүй. За тэгэхээр одоо муу хүн өөхөхтэй хайсаг гэж монголчууд хэлдэг. Нөгөө мө хоёрын маань битгий хөөчгөөс үйлээл гэж би залбирч байна. Одоо тэгээд бид гурав шийдвэр гаргахаас өмнө Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзсан намын удирдлагуудад ч хэлсэн. Бид өөр бодолтой байгаа шүү гэж мэдчихсэн. Улсын их хурлын гишүүн нийт ард түмний эрх ашигыг эрхмлэн хамгаалж ажиллана гэдэг тангарагтай. Улс төрийн зөвлөл гэж нэг байгууллагаас гаргасан зөвлөмжийг сохроор дагах үүрэггүй нэгдүгээрт. Хоёрдугаарт манай намын дүрмэнд зөвхөн өөрийнхөө засгийн газрыг болон өөрийнхөө намын байгуулсан эвслийн засгийн газрыг огцруулсан тохиолдолд хариуцлага хүлээнэ гэдэг заалттай. Хариуцлага гэж заалт байгаа. Тэгээд энэ хөрсгийн засгийн газар нь манай намын засгийн газар биш. Манай намтай аж хамтарч эвсэж байгуулсан засгийн газар биш. Энэ ямар учиртайг би ерөөсөй ойлгохгүй байгаа. Тэгэхээр намын дарга удирдлагууд маань гинт их огцом шийдвэр гаргалаа. Их манарсан болов гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ алдаагаа засах уу? Засахгүй арчилсан нам цаашаа яаж явахыг би сайн харахгүй байна. Ирээдүйн их бүрх харагдаж байна. Их л буруу шийдвэр, их л яарсан шийдвэр гаргалаа. Дүрм журмаа буруу тайлбарлах шиг боллоо. Улсын их хурлын гишүүний бүрэн эрхэд халдаж хязгаарлаж болдог. Бас халдаж болдгоо, хязгаарлаж болдгоо бүрэн эрх гэж бас байна. Онцгой бүрэн эрх гэж байна улсын их хурлын гишүүний. Энэ болгоныг харсангүй дээ. Тэгээд одоо тэгээд энэ арчилсан намын дарга маань бүлэг маань үндсэндээ тарах шиг боллоо. Луу болдог шүү маань өнөөдөр өчигдөр бүлгээс гарлаа. Одоо тэгээд улсын хурлын дэд дарга байхгүй болно. Өнөөдөр намаас гарах гэж ах шиг байна. Тэгээд ингээд арчилсан нам маань бүлэггүй болж байгаа юм уу да гэж би бодож янийг харамсаж байна. Тэгээд одоо
ардын намын зодооноос болж ардчилсан нам ийм их хохирол амсаж байгааг харамсаж байна. Ийм боломж гэж бид бодсонгүй сансангүй. Их л яаруу сандруу шийдвэр гарлаа. Ихтэй одоо яванд учир зүг олох байх уу гэж. Авгаа нөхөр хоёр ч гэсэн хэрэлдэх үе байдаг. Буцаад эвлэрэх үе ч бас байдаг. Учир зүг олох байлгүй дээ гэж одоо найдаж байна бас тий. Улсын их урд одоо бүлэгтэй байсан намыг бүлэггүй болгоно гэдэг бол бас л асуудалтай. Асуудалтай. Тэр Эрдэнэ даргын хувьд бол бас намын одоо арс намын гишүүд бас заримдаа шүүмжлэлтэй ханддгийг. Одоо багийг дэндүү өөр хороо бүрдүүлж байна, тий? Одоо бүх одоо шат шатны юун дээр бол өөрийн хүмүүсийг одоо ялаа тэгээд нэг юм нам бол олон нийтийн байгууллага, хүмүүс байгууллага тий. Энийг бол одоо тийм хувийн компани шиг бас авч явж байна. Босоо удирдлагатай дэндүү босоо удирдлагатай болгож байна. Шийдвэрийг өөрөөр гаргуулж гэсэн шүүмжлэлийг бас энэ гишүүд ярьдаг байхгүй юу? Арс намын гишүүд. Манай Эрдэнэ даргад ер нь үеийн дарга нарт сайн тал бий, сайн талч бий, сул талч бий. Манай Эрдэнэ даргад алдаа оноо байлгүй яах вэ? Ихтэй олон сайн тал бий. Ихтэй сүүлийн үеийн шийдвэрүүд нь их л яарсан, адагсан, сандарсан. Халига цалга ихтэй шийдвэрүүд л байна да. Ямар учиртай юм бүү мэд. Би бол одоо бас Эрдэнэ даргыг хувийнхын хувьд маш сайн мэдэх. Бас л их ойрхон нөхөр шүү дээ. Миний зан характерыг хамтран зүтгэгч нь их л сайн мэдэх хүнийх нэг. Тэгээд сүүлийн үед их л халига цалгаатай яруу сандруул байна. Ямар учиртай юм. Юмны нэг тоос буугаад ирэхээр юм тод харагддаг гэж үг байдаг. Жаахан энэ улс төрийн тэмцлийн тоос нэг жоохон бууг. Тэгээд тод харагдах болно. Жинхэнэ учир шалтгаан нь хаана байсан юм болоо. Би ч гэсэн бодоо сууж. Ер нь ийм Монголын улс төрд нэг ийм их эргэлтийн салхи хөдөлсөн юм шүү. Одоо жишээлбэл би зүгээр ингээд бас ингээд сонсч ирсэн, таач бас хэлж байсан. За нэг хүний нэрийг хэлэхэд хэцүү гişүүд хайдаг гэл те. За тэгээд тэр хүнтэй холбоотой асуудал дээр үүд маш олон хүн бизнесээ булаалгасан гэдэг ч юм уу. За энэ нэрийг одоо дуртахаас айдаг байх та. Тэгээд тэр нэрийг хэлж ирсэн. Тэр хүний жишээлбэл одоо энэ хөрс сайд тагнуулын ерхий газар дарга гэсэн юм шалгаас нь хүндэрүүлж ирсэн шүү дээ. Тухайн үед бас улсын одоо улс төрчдөөс ярьдаг ус энэ хууль хүчний байгууллагын нам намс мөлгөөс гадна хууль хүчний байгууллагын Монголын улс төрийг базгах гэж ирнэ гэсэн маш хүчтэй болгоомжтой болсон байхгүй. Ер нь сүүлийн жилүүдэд хууль хүчний байгууллагт ялангуяа тагнуул цагдаагийн өндөр албан тушаалтнууд улс төрд нөлөөлөх гэж, улс төрийг тодорхойлох гэж, улс төрчдийг барьцаалах замаар ажиллаа явуулдаг босолдоо бизнесмэнүүдийг барьцаалах замаар сүүлийн 28 жилийн улс төр бизнесийн түүх бол асар их ороо бусгай цаг үеийн түүх байсан юм билээ. Би бол 2004 онд улс төрд орж ирсэн хүн. 2004 оны хүртэл Монгол улсад докторийн зэрэг хамгаалж ном сурч, эрдэм сурч, их сургуульд багшлж явсал хүнэлтэй. Би 2004 оноос хойш улс төрд байгаа хүн. Иргэний хөдөлгөөн эсвэл их хурлдуул сүүлийн одоо 6 жил сууж байна. Нэг л юмыг би харсан. Их л барьцаатай хүмүүс юм даа гэж. Хөрхий одоо бизнес эрхлэгчд нь татварын барьцаа байдаг юм шиг байна. Янз бүрийн одоо хууль бус юмд орооцолцсон бизнес эрхлэгчид их олон байдаг бололтой юм. Олон удаагийн өршөөлийн хууль гаргаж бизнес эрхлэгчдийг тэр барьцаанаас гаргаж өгсөж юмсан. Уг нь бид нар суулсан тий. Чөлөөлж гисэн. За улс төрчд бол өөрсдөө маш их барьцаатай байгаа нь харагддаг юм аа. Алдаагүй хүн гэж хорвоодар байхгүй шүү дээ. Одоо бүр наад зах нэгтэл амраг садныхан ч гэдэг юм уу авгаа хөөхнийх нь асуудлаар хүртэл барьцаалах гэж оролддог. Бүр бичлэг инээдрээ хийдэг. Янз бүрийн одоо хууль бус үйлдэлийг нь баримтжуулж аваад хууль хүчний байгууллага ямар коно паашаа дарахыг нь заадаг гэдэг ийм юм сүүлийн жилүүдэд ер нь улсын их хурлд Монгол төрд их нөлөөтэй болж ирсэн л дээ. Ялангуяа тагнуулын байгууллагын нөгөө таны яриад байгаа тэр даргаар дамжуулж. Тэр дарга ажил өгснөөс хойш харьцангуй гайгүй шүү. Их нөлөөтэй байсан. Чуулган дээр одоо бас хэлжээс үг сонсож байхад бол
бас л хийгүү хандлагатай хүлж ирсэн. Тэр чи айхтар хүн. Ерөөсөө гişүүд хуйлраал зүгтдэг. Нөгөөдөг чи ороод ирлээ гэж өрөөндөө шивнэлтэл ингэ сууж идэг ийм л байсан шүү дээ. Тэгээ энийг одоо би ч одоо диску юм нэг өдөр над дээр 10 гаруй өргөдөл цуглаал байсан. Улсын хурлын гишүүдээр бизнесмэнүүд бизнесээ болоолгосон бизнес эрхлэгчид өчнөө л тэр хүний талаар тэгээд нийтийн сонсгол хийж тэр хүний асуудлыг нэг ил тод зарлж байж хөрсөх ерөнхий сайдад хэлж байж нэг ажлаас нарай ч буулгаж авсан да. Одоо тэр хүн иргэн болсон байх ажлаа сайхан хийгээд явж байгаа байх л гэж найдах юм байна шүү дээ. Ер нь тэгээд Монголын төрд 100 улсаар нөлөөлөх гэж оролдох энэ орлого бол өөрөө тусгаар тогтносон бүрэн эрх тусыг доромжилж байгаа. Төрийн эрхийн хууль бусаар булааж авч байгаа хэрэг шүү дээ. Улсын хурлын гишүүнийг ийшээ дар. Дарахгүй бол чамайг хэрэг толбогдуулсан шүү гэж занал хийлнэ гэдэг чинь өөрөө гэмт хэрэг шүү дээ. Төрийн эрх мэдлийг булааж авч байгаа гэмт хэрэг байхгүй юу? Сонгогчдын эрхэнд халдж байгаа гэмт хэрэг шүү дээ. Ийм л байсан. Одоо бол харьцангуйс гайгүй болж байна. Бүлгэлийн савраас Монгол төрийг чөлөөлөх. Бүлгэлийн нөлөөллөөс манай бүлгүүдийг чөлөөлөх ажлыг Хүрсүх Батулга гэдэг хоёр хүн хийж өгч байгаад би их баяртай байгаа. Батулга ерөнхийлөгчийг зөндөөл муу хэлэх юм. Хүрсүх ерөнхий сайдыг зөндөөл муу хэлэх юм. Гэхдээ одоо нөгөө намынх болохоор муу хэлхийг нь би ойлгож байна. Гэхдээ хэд намжрахах ер нь ямар хэрэг байна? Одоогийн 21-р зуунд хүмүүс жирийн иргэд асуудлыг намын нүдээр биш. Монголд хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг шалгуураар үндэсний эрх ашигын нүдээр хардаг болчиход шүү дээ. Юу нам? Хуучин цагт бол одоо нэг 10 жилийн өмнө дижитал ардчил хөгжихөөс өмнө бол улс төрийн намууд пропаганда буюу үзэл сурлалын аппаратаараа дамжуулж нийгэмд нөлөөлж чаддаг байсан байхгүй. Том аппарат ажилладаг байсан. Тэрийг санагалзаад багш манай дарга нар үзэл сурлалын аппаратаараа дамжуулаад сонгуул залчих гэж андуураад байна. Захим ардчлал, дижитал ардчлалын эрен үед бол зөвхөн одоо бидний гар утас шийдэг болсон байхгүй юу? iPhone хэрэглэгч, Samsung хэрэглэгч, гар утас хэрэглэгч, интернет хэрэглэгч шийднэ. Ийм нийгэм рүү ирсэн гэдгээ том давалгаа үүсгдэг. Энд чинь иргэдийн улс төрийн боловсрол маш өндөр болчихсон. Улс төрийн ухамсар улс төрчдөөс өндөр болчихсон. Ийм цаг үед хуучин арга барилаараа Монголыг удирдна гэж бодоод байгаа нэг цөөхөн хэдэн одоо манай манангийн улс төрчид байна да. Тэд нар маань тэгээд үнд гүйцэгдэж байх шиг байна. Удахгүй тэгээд Монголын улс төрийн салхи шуурга тэр хүмүүсийг аваад явчих уу. Цаг иргэцсэн байгаа одоо тэгээд. Тэгээ одоо би харахад бол ингээд цаашаа процесс нь бол ингээд энэ бол одоо ингээд дууссан биш. Яг ингээд эхлээ авч хараад байгаа байхгүй юу? Одоо улсын их хурл 40 гишүүн бол бас чуулганд оролцохгүй гэдэг арга зурцсан байж байгаа тий. Улсын хурлын даргаыг бас үүрэгт ажиллаа өгтөл. За бид бойкот зарласан байгаа 40 гишүүн. Улсын хурлын дарга Мягомын их хурлыг ажиллаа өгтөл чуулганд оролцохгүй гэдэг. Тэгсэн их хурл дарга маань Хятад руугүй Солонгос руугүй эмчилгээнд явлаа гэдэг ингээд зүгтаад алгуулчих. Ажил өгөхгүй. Одоо яах ёстойгоо бид сайн мэдэхгүй байна. Одоо нөгөө өвчтөн Хятад эмнэлэгт төвтөж байгаа хүнийг ажил өг гэдээ бид нар одоо энд бойкот хийгээд улсын ажлыг, төрийн ажлыг гацаагаад байх зөв үү буруу юу? Нэг хүнээс болоод Монгол төр ажилтан зогсох нь сайн уу муу юу гэдэг олон асуулт байна. Тэгэхээр бойкотын асуудлыг ихсэн бид бодож үзэхгүй бол нөгөө дарга маань одоо зүгтаад өөр тийш яваад охно гадагшаа. Тэгэхээр тэмцлийн арга хэлбэрээ бид ч бас өөрчилж таарах байх. Тийм. Цаг нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас тэмцлийн арга хэлбэр ч гэсэн өөрчлөгдөж таарна л да. Тэгээ энэ хол дарга маань бие сайхан эмчлүүлчихэд нэгэн өдөр бас нартай өдөр ирэх байлгүй дээ. Тэгэхээр тэр үед нь бас тэмцлээ үргэлжлүүлье. Арчилсан нам маань дотроо хагаралтай намын хямрал үргэлжилж байна. Намын их хурл маань маргааш нөгөөдөр болох байх. Энэ их хурлаарыг ер нь юу ярих юм байгаа би бас нэг ажиглая гэж бодож байгаа. Та юу хүлээж байна хурлаас юм? Хурлаас. Манай арчилсан нам өөрөө том нам л да. Нэг ганц хоёр даргын үгээр ч явдаг нам биш. Жирийн гишүүд нь бол агуу ухаантай.
маш мэдрэмжтэй. Юун Эрдэнэбат Эрдэнэ хоёрын үгээр явна гэж байхгүй шүү дээ. Би бас одоо их хурлын гишүүдийн үгийг бас сонсъё гэж бодож байгаа. Дуу хоолой нь ер нь яаж дуурах нь. Би ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөжсэн хүн. Бүх аймгаар явж ялаа. Ардчилсан намын амин сүнс нь жирийн гишүүдтэй л байдаг. Дарга нар бол ирдэг явдаг. Ардчилсан намын жирийн гишүүдийн амин сүнс ардчил эрхчлөө шудраг осонд нийт төлөө зүтгэж байгаа тэр тэмцэл гайхамшигт. Би намын даргад нам сонгуульд оролцоод дараад нь сонгуулийн үр дүнг нь хүлээн зөвшөөрч Эрдэнэ гэдэг хүний чинь намын дарга болгож гарын үсэг зурч байла. Хэрвээ би хүлээн зөвшөөрөөгүй бол манай нөгөө хэд бол хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Сонгуул бидлантай болчихлоо гэж. Би тэгэхэд энэ намын эв нэгдлийн төлөө за энэ намыг нэг хагаргаж бутрахгүйхэн шиг цааш нь аваад явчих юмсан гэж бодож Эрдэнэ гэдэг хүний намын дарга болсон анхныхан сонгуул юмдаа хүлээн зөвшөөрөж явсан да. Тэгсэн саях манантай нийлээд л манраад явчихлаа. Дарга маань хизээ босч ирэх юм байгаа юм. Хараад сууж байна. Тэр намын даргын тэр марафон явуулсан шүү дээ. Та дэвшээд Эрдэнэ дарга дэвшээд өшөө 3 хүн дэвшсэн тий. 5 хүн дэвшсэн шүү дээ. Тэгээд би бас тэрийг харахтаа бол ер нь арчсан бол нэлээд тийм шинжлэл рүү орж байгаа юм байна, сэргэж байгаа юм байна. Иргэд рүүгээ, гишүүд рүүгээ их ойртож байгаа юм байна. Тэгээд бол тийм арчилсан зөв сонголтыг хийж байгаа байна гэж ер нь бол намаас төрүүлээд арчсан бол одоо шинжилгээ хийж байгаа анх бол харж ирсэн. Яг хөө бид гिचээж байгаа. Арчилсан хөрхий ер нь бол ардын намтай харьцуулшгүй санаачлагтай бас гишүүд нь шинийг санаачилдаг. Ус орно гэсэн бас бодолтой олон сайхан гишүүд арчилсанд байдаг юм аа. Би тэр гишүүдэд бол үнэхээр хайртай. За яг үеийн дарга нарын алдаа онооноос болж арчилсан нам дотроо хуваагдах гишүүдээ хөөж туух. Манай одоо Санж Мэтог гишүүн ч хөөгдчил байсан. Амар жаргал гишүүн ч хөөгдчил байсан. Хөөгдөөд буцаж орж ирэх мэрх гэдэг ийм процесс. Батуул ч хөөгдчих байлоо яач байлаа. Би анхных нь хүн биш л дээ хөөгдөж байгаа. Бас сүүлчийнхэн ч биш байх гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ бол намын амьдралд байдаг зүйл л дээ. Тэгэхэд урагшаа хараад явна да. Уг нь коммунизмыг нураах гэж арчилсан намыг бид байгуулсан юм байна. Нөгөө коммунист намаа нурааж чадахгүйгээр бид өөрсдөө нурж унчих гад байж бас болохгүй л дээ. Тэгэхээр сая манангийн тэмцэл дээр ард түмнийхээ талд гарч зогссны төлөө намын даргийнхаа уурыг нэлээд хөрөгчих шиг боллоо. Та одоо би арчилсан намын бүлгийн гишүүн болохоос бүлгэлийн гишүүн биш гэсэн үг л одоо хэмжээд туссан багч. Тэр юу яах вэ? Эрдэнэтийн 49% чинь манангийн бүлгэлэл булааж дээр хэмдэж авсан шүү дээ. Тэрний нэг гол төлөөлөгч нь манай Эрдэнэбат дарга. Оргуулж ирж өөрөө засгийн газараа батлууч хийлгсэн үнэлтэй. Би тэрийг хатуу хэлдэг юм уу? Таны харахаас би ичж яана гэж. Наад Эрдэнэтийн 49% ард түмэд өг. Угаасаа стратегийн орд улсын хурлаар орж шийдэгдэх ёстой. Яхаараа хэдэн гэр бүл идэж уух ёстой юм. Ард түмэн чинь тураад, ядуураад, идэх хоолгүй олон мянган хүн энэ улсад чинь байна шүү дээ. Тэгэхээр хэдхэн гэр бүл таргалаад байжаад байж болдго юм уу? Ийм дээрэм тонол байж болох уу? Би хатуухан хэлдэг юм. Бүлгийн хурал дээр ч хэлдэг юм. Их хурал дээр ч хэлдэг юм. Тэгээд манай Эрдэнэбат их нөлөөсөн сурагтай байна л Батцандан хөөлгөхөд. Тэгээд яг тэгээд юм ч нэг буян заяагаар бол тэгээд дээ алсын хараатай зүв байхад нэгэн цагт буцаад л байр бариндаа л ордог юм дөө. Тэгээд надад нэг айгаад санаа зовоод байх юм алга харин ч одоо бас сайхан эргчлөөтэй сайхан бие дагч боллоо. Тэр анх бол ингээд та устдад орж иж түрүү хэллээ. 91 ингээд юмжсэн дээ. Магнаа. Чинороо. Тэгэл одоо бас тод өнгөөр тэгээд бас одоо юу гэдэг дээр бас оролттой тий. Тэгээд дараад нь бол тэр төрийн өмсөө бол нам болсон. Тий энэ хөдөлгөөн нам та намын дараагаар бас ажиллаж ирсэн. Тэр үеийг одоо үетэй харьцуулахад энэ улс төрийн түүх их сайн. Иргэний хөдөлгөөний нам иргэний нийгмийн байгууллагуудыг байгуулах шалтгаан бол 2004 онд би 2004 оны 3 сарын 10-нд би
эх орондоо 10 жилийн дараа буцаж ирсэнтэй Өнгөр орноос гадаадад докторийн зэрэг хамгаалаад ирж байлаа. 29 настай хүүхэд байлаа. Тухайн үед манай одоо намын дарга Элбэг Доржгой байлаа шүү дээ. Тэгээд давхиж очлоо. Энх хоёроос Монголоор одоо тухайн үед энх хоёр бол одоо их хүчтэй, бяртай ер нь дарангуйлын системийг тогтоочихсон. Хаан болцсон тийм л үе байсан. Намрын энх хоёр гэж одоо Монгол Ардын хувьсгал намын дарга. Төрийн байгууллагууд үнэн сонин захиалж уншдаг болтлоо айдаг байсан. Бүр манай ардчилсан намын зарим гишүүдүүд бүр намрын энх хоёроос бүр айгаад зарим ч очоод ахаа гэдэг бүр өмнө нь очоод бүхэлдсэн ийм л байсан цаг үе л дээ. Би жаахан хүүхэд байсандаа 29-т энэ дарангуйлын систем, авилгалын системийг задлая. Иргэний хөдөлгөөнийг одоо тухайн үед Украин, Унгар гээд Польш гэх мэт улсуудад иргэний нийгмийн хөдөлгөөнүүд их хүчтэй хүч авч ирсэн л да. Ялангуяа тэр авилгын эсрэг, шудраг бусын эсрэг, дарангуйлын эсрэг. Тэр давлгааг Монголд эхлүүлж байлаа. Иргэний оролцоо, иргэний хяналт, иргэний нийгэм байгууллагууд байж ээж, хүчирхэгжиж, хүчирхэг иргэний нийгэмдэр тулгуурсан улс орон цаашаа бас явах юм байна. Тэгэхээр тэр үед одоо сошиал ингэж өгж байгаа байсан шүү дээ. Тэр үед сошиал медиа гэдэг ойлголт байсангүй. Бидний хамгийн ихээр дэмжиж байсан хүмүүс бол одоо Монголын сайхан сэхэтнүүд байсан да. Танай үеийн сэхэтнүүд байсан. Өдрийн сонины Мегмарсур ах маань байсан. Игэл телевиз байсан. 25 дугаар телевизийн Алтан ах маань байсан. Гэт олон сайхан ах нар тухайн үед одоо манай одоо хөрхи би хаяа муу хэлэл байдгийн Элбэг Доржгой хүртэл биднийг дэмжиж байсан. Их сайхан дэмжижсэн доо тэр үед. За мэдээч амаргүй байсан. Тэгээд иргэний нийгэм, иргэний хөдөлгөөн өнөөдөр Монгол улсын аймаг болгонд өнцөг болгон бүрт одоо хөгжиж бичлсэн байна гэж би харж байгаа. Монгол улсын нийт одоо 70 гаруй хуулинд иргэний нийгмийн оролцоог тунхагласан, иргэний нийгмийн оролцооны тухай эрх зүйн зохицуулалт орчихсон байгаа. Би тэгэхээр их баяртай байдаг. Олон жил үтсэндээ бид нар. Яагаад ус төрлөө? Ер нь тэгээд яагаад ус төрлөө орчихоо? За их сони юм. Иргэний хөдөлгөөн, иргэний нийгмээр ер нь нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар хүссэн хүсээг улс төрийн намууд санал тавьдаг. За янз бүрийн иргэд олон түмэн ирж залуу хүүхдүүдийг хөөргөдөг одоо таал их мундаг байна. Зүв байна. Зүв байна. Одоо таны үзэс наал их чухал байна. Та ер нь улс төрд орвол яасан гэж. Тэгээд нэг мэдсэн найз нөхдүүдтэйгээ иргэн тойрныхоо иргэд олон түмэнтэйгээ ярьсан. Ер нь одоо иргэний нийгмийнхаа үзэлснаг энэ олон түмэн их хүсэж байна. Иргэний хяналтын бодлого хэрэгтэй байна. Иргэний оролцоо хангасан бодлого хэрэгтэй байна. Энэ чиглэл та өөрөө орж төрд иргэний хяналтыг тавьбал яасан юм бэ гэж. Ингэж иргэний хөдөлгөөний нам, иргэний форум одоо энх бат гэж манай бас нэг сайхан ах байдгийн. Датаком энх бат гэж. Бид ингэж эвсэл байгуулж сонгуул орж байлаа 2008 онд. Тэр эвслээс энх бат маань улсын хурлын гишүүн болж байлаа. Бид нар болохоор бослого өмнө гаргасан хэрэгээр 2008 оны 7 сарын 1-ний хэрэгээр ганц удаагаар ачигдж байлаа. Бас зүгээр ч цаазын ялтай 25 жилийн ялтай. Ингэж ганц удаагт өнгөрүүлсэн 40-50 хоногийн дараа цагаатаж хэрэгсэхгүй болж дахин улс төрд хөл тавих боломж нээгдэжсэн. Нэг мэдсэн улсын хурлын гишүүн болоод 6-7 жил болсон байна. Улсын хуралд иргэний нийгмийн дуу хоолойг, иргэдийн дуу хоолойг төлөөлөөд 6-7 жил болсон байна. Нэг мэдсэн бас арчилсан намаас хөгдөөд одоо таны өмнө сууж байна. Ингээд улс төрийн төв сайхан үргэлжилж байна. Явж байна. Юу болохыг хинч мэдэхгүй гэхдээ үзэл бодол, үнд цэвэл зарчимдаа үнэнчил байх ёстой л гэдэг. Үзэл бодлынхоо тугийг үргэлж дээшээ өргөж явах ёстой. Олон түмний эрх ашгийг, ард түмний эрх ашгийг, Монголын эрх ашгийг үргэлж нэгдүгээр тавьж явах ёстой. Энэ л одоо миний зарчим байсан. Одоо ч байгаа. Миний нэг мөрөөдөл байдаг юм да. Ганц минийх ч явах. Та бүхэн болгоны мөрөөдөл байдаг. Нэг дэтгэр дарахтаа нэг сайхан тайван амгалан би нэг ийм юм хийсэн юм шүү энэ улсын төлөө.
За хийж чадаагүй бол ядахтаа хийх гэж оролдсон юм шүү гэж өөрийгөө зөвтгөх. Өөртөө сэтгэл хангалуун нэг өгшөнтэйгээ цайгаа уугаа сууж явах тэр цаг мөч бол бас хүний бодох мөч юм байна. Одоо нас маань 45 хүрч гэлээ. Тухайн үед би 29 дэх хүүхдтэй иргэний хөдөлгөөн байгуулж ирсэн. Одоо ерөнхийлөгч нэг дэвших насанд дурсан байж. Одоо нас 45 хүрч гэлээ. Одоо үс захаасаа эхлээд бууралтаад эхэлдэг юм байна. Бас дугчаахан халдраад эхэлдэг юм байна. Нас явдаг юм байна. Гэтэ мэдээж ахмадуу та бүхний дэргэд бас өөрийгөө нас явж яах гэж хэлэх бол бас ичгүү төртэй зүйл. Таныг харахад бол одоо сайхан биеийг сайхан авч явдаг, үргэлж зөвийн төлөө дуурч байдаг юм хүн. Тэгээд өнөөдөр бас намайг үрсэнд маш их баярлалаа. Бид нар нэг хэдэн залуучууд бас ирсэн. Тэгээд нэг энэ улс орн бас ийм өөрөө ч хэлдэг хэлж яана л да бас ингээд ийм хөрөнгөтөн одоо юу гэдэг ядуу гэсэн хоёр үс туваагдсан байна. Энэ нам бол улс орныг бол одоо ингээд авч явж чадахгүй байна. Улс орныг удирдах хүмүүсийг одоо сонгох асуудал бол одоо боогд хаагдсан юм байна. Намаар дамжиж заавал явна. Нэгвэл мөнгөтэй хүмүүс заавал явна. Нэгвэл намын даргын ойрын хүрээлэн хүмүүс явна гэдэг ингээд чадвартай сайн хүмүүсийг улсад оруулахгүй байна гэсэн асуудал яриад тэгээд ийм залуучууд бас энэ төмний 76 гэсэн ийм бас сонгон шалгаруултыг хийх эхлүүлж байгаа. Би бас тэрийг бас дэмжиж оролцож байгаа. Ингээд бол заавал одоо юу гэдэг дараа дараагийн хүмүүс авч болохоо гэж бодож байна. Тэгэхээр бол би бол харж байгаа бас энэ зөвхөн улсын хурлд биш улсын хурлын гадуур олон чадвартай хүмүүс байгаа гэж харж байгаа шүү дээ. Монголоо гэсэн сэтгэлтэй. Тийм. Таныг одоо жишээл намаас зөвшөөрөхгүй байх бол энэ одоо юу гэдэг төмний 76 дотор бол одоо олон хүн бас нэрлээд оруулаад ирнэ харж байгаа. Улс төрийн системийг жоохон задлахгүй бол сайхан боловсралтай хүмүүс улс төр рүү орох боломж шүү таалгыг хаалттай байна л да. Зөвхөн өнөөдрийн системээр яв. Намын даргад мөнгө төл, намд мөнгө төл. Намын дүрм журамда үнэнч бай. За намын даргын үгэнд орохгүй бол чи хөөгдөн. Ийм л одоо хуучны коммунист намын дэглэмэл манайд яваад байна л да. Орчин үеийн залуучууд ийм намыг хүсэж байгаа гэж би бодохгүй байна. Өөрөөр битгий сэтг тий? Зүрх сэтгэлээ битгий даг. Хүний хорвоогийн хамгийн үнэн юм хүний зүрх сэтгэл байдаг гэж байгаа шүү дээ. Нэгэн ухаантай хүний хэлсүү байдаг. Альва шийдвэрийг гаргахдаа тархиараа бодоод зүрхээрээ чагнаж бай гэж. Тэрийг хориглоод байна шүү дээ. Ганцхан тархиараа бодож байгаа шийдвэр бол бас алдаатай. Ганцхан зүрхээ чагнаж байгаа бол бас алдаа гарна гэж. Тэгээ манай улс төрийн намууд бол зөвхөн даргын тархийг өөрийнхөө тархийг биш шүү дээ. Даргын тархи толгоогоор бодохыг шаардаад байгаа. Ийм л энэ одоо тулгалтаас болж нам дотор зөрчил мөргөлдөөн үл ойлголцол их гарч байна. Тэгээд зөрчил мөргөлдөөний хууль бол өөрөө бас сайн хууль. Нийгмийн хөгжлийг урагшлуулж ядах хууль. Үнэн худлыг ялгаж ядах хууль. Тэгэхээр Монголын нийгэм урагшилж байна. Урагшаа хараад явах ёстой. Орчин үеийн залуучуудад одоогийн Монголын иргэдэд асар том боломж байна. Би 29 настай жаахан хүүхэд иргэний хөдөлгөөнийг эхлүүлж чадчихсан. Нийгмийг давлгаалуулж чадчихсан. Тэр үед Facebook, Twitter байгаагүй. Одоо Facebook, Twitterтэй ийм нийгэмд хуучин үед 28 жил бүтээдэг байсан намыг 2 жилийн дотор бий болгож чадна гэж би итгэлтэй байгаа. 90 жил бүтээсэн намыг 9 сард хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Ягаад тэр Макроны хараад байна. Польшийн, Унгарын, улс төрийн намуудыг хараад байна. Twitter, Facebook бол өөрөө сошиал медиа, технологи, дижитал технологи, дижитал ардчил гэж одоо орчин үед энэ бол нийгмийг өөрчилж байна шүү дээ. Маш богино хугацаанд. Дарга нар намын үзэл сурталчилан байгууллага одоо нийгмийг удирдах ямар ч боломжгүй болсон. Тэгэхээр би намаас өгцөнд нэг их гутраад гомдоод байгаа юм байхгүй. Энийг би сорилт гэж харж байна.
Жакма гэж хүн байд юм да. Манайхан бол хужаа мужаа гэдээ оромжлоод байдаг. Тэр хүн бол нэг л их ухаантай зүйл хэлдэг шүү дээ. Сорилт бол өөрөө боломж юм а гэж. Тий. Би wil одоо өнөөдөр надад олдож байгаа би дагч байх. Одоо намаасаа хөөгдсөн энэ боломжоо сорилт гэж харж байгаа. Энэ сорилтоо бас том ирээдүйн боломж. Монголын боломж гэж харж байгаа шүү. Би бас саяны чуулганы хараад нэг бодож одоо ингээд бас сорилт хийсэндээ бол ихэд ингээд Монгол улс одоо нэг ийм ирмэдээгөөсөө явж ирсэн хараад байгаа. Хэрвээ хөрсгөн засгийн газар унагсан бол ийшээ ангал руу унаад босч ирэхгүй байсан бол гэж бодож байгаа. За хөрсгөн засгийн газар авч үзснээрээ одоо юу гэдэг ер нь том боломжийг авч үлдлээ. Улс орны хувьд бол тийм ингэж болж байгаа. Тэгэхээр ер нь яг бодож шít ингээд болд гишүүн байна, мураад гишүүн байна. За өөрөө байна. Та хэд оролцоог бол энэ боломжийг бол авч үлдэж чадахгүйсэн. Тэгээ бодож байна. Ер нь бол энэний төлөө одоо юу гэдэг энэний төлөө одоо хэдэн жил ч улс төр тус байж болох. Тийм ирэхээ шагнуулж харж байгаа байхгүй юу? Тэ? Шагнаж болох юм байна гэж тэ. Тэгээд миний Монголын буян заяа гэж нэг том юм бий. Ард түмний маань талд шийдвэр гарсан байгаасаа үлээл гэж залбирч байна. Ер нь нэг Америкийн ерөнхийлөгч Рузвельтийн хэлсэн үг байт юм да. Би улсад олон шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэрийн маань нэг 51% зөв байгаасаа үлээл гэж би залбирч байна гэж. Улс төрийн шийдвэр их хэцүү. Би одоо 5 дахь өдөр гаргасан шийдвэрээ магадгүй намын даргын нүдээр буруу гэж одоо үзэгдсэн учраас намаас хөөгдөөд явж байна. Монголын ард түмний хувьд зөв байгаас үлээл гэж залбирч байна. Тэгээ би бол бас зөв шийдвэр байсан гэдэгт бол бас итгэлтэй л байгаа. Тэгээ одоо түүхэл харуулах бах та. Би тэгэхэд бас зүгээр яг хаа ингээд таныг бас манай ясны орногч хүмүүс хэлж ирсэн ингээд бас ингээд ах эгч дүүг нь асуугаарай гэдгсэн. Би бол бодож байна энэ бол олуулаа сайхан шүү дээ. Тэ олуулаа сайхан. За тэгээ та одоо гишүүн байснараа таны ах トゥ нараа ажиллаж байж болохгүй шүү дээ. Ажил мэргэжилтэй хүмүүс. Тэгээ тэр ажил мэргэжилтэй хүмүүс байх хэрэгтэй шүү дээ. Тэр чинь тус-тусаа бид даасан хүмүүс шүү дээ. Тэ би бас тэрийг бас холбоод яриад байгааг нь би сайн учрыг нь ойлгоогүй байхгүй юу. Би энэ дээр нэг тайлбар авмаар. Тэгээ ер нь бол эн чинь Монгол улс хүмүүс бол ажилтаа байх хэрэгтэй тий чадвартай хүмүүс ажил хийж л байх хэрэгтэй. Манай аав 11 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Би айлын одоо багна л да. Тэгэд миний ах нар эгч нар аав маань биднийг эрдэм номтой хүн болох гэж ихчээсэн байгаа аав ээж хоёр маань. Ерөнхий сайдын зөвлөхөөс эхлээд Дэлхийн банкны зөвлөх, том корпорацийн зөвлөх, зарим нь ч одоо жирийн ажил хийж малчин, таксины жолооч, багш юмч гэдэг өчнөө л ажил хийж байна л да. Бүгдээрээ надаас ах гэх юм аа. Миний том ах надаас 22 ах юм байгаа шүү дээ. Бацанда яагаад ахыгаа ардын намд оруулчих вэ гэх юм. Одоо нэг аваа авахыг заа нэгдэг шиг юм болчих гээд ах юм. Ах нар маань аль намд байхыг би яаж мэдвэ дээ намайг жаахан хүүхэд байхад. Тэд одоо 90 оноос өмнө аль намд байсны энэ би яаж мэдэх вэ? Ганцхан намтай байлаа. Би чинь сүүл 2004 онд улс төрд орсон шүү дээ. Миний ах нар чинь улс төр бизнес нийгмийн одоо ажиллаа хийгээд явчихсан юм хүмүүс. Одоо нэг ах маань 1996 онд би чи 96 онд Унгарт 3 дугаар курс оюутан байлаа шүү дээ. Унгар улсад. Зам тээврийн яамны газрын дарга байсан шүү дээ. Тэгээд сүүлд агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга, одоо ерөнхий сайдын зөвлөх тий ингээл явж чинь тэр хүн Герман, Англи, Орос хэлтэй, өндөр боловсролтой мэдээлэл технологийн газар ажиллаж байсан тий. Доктор хүн. Одоо тэгээд би тэр хүнд Бацандан гэж их ухаантай мундаг хүн биш шүү дээ. Би одоо таныг тийчээ та битгий ажил хий гэртээ сууж гэж хэлэх хэрэг надад байхгүй шүү дээ. Одоо таны дүү танд тэгжлүүл юу болох вэ? Хүн болгон өөр өөрийн хувь заяатай шүү дээ. Би өөр сонголттой. Одоо намайг над дээр ирээд миний ах юм уу миний эгч чи улс төрөөс гар одоо зайл би ажиллаа хийн гэж хэлвэл юу болох вэ? Тийм шүү дээ. Миний ард түмэн монголчууд ухаантай учраас энийг ойлгож байгаа бохоо. Миний аав ах トゥ гуруула байсан. Аавын маань ах 1964 оны бүгд хурлаар Лохус Сурмаживын хэрэгт холбогдоод 25 жилийн ял авсан хүн.
25 жил цөлөгт байсан. Аамаа Сүхбаатар аймгийн прокуророор 20 жил ажилласан. Сүүлдээ аавын маань ах өндөр настай болоод жижигхэн гэр бариад манай гашаанд манай хажууд амьдардаг байсан л да. Тухайн үеийн коммунистууд ах нь Сурмаж Нямбу лохосын хэрэгт холбогдсон эсэргүү учраас гээд аавын маань их гадуурхдаг байсан. Тэгэхээр төрийн машин ажилтдаг байсан. Төрийн машин ажилтдаг. Сүүлдээ шаав маань аймгийн прокурорынхаа ажлыг өгчөө. Дэвтгүртээ гарч ирсэн. Гэхдээ аав хизээч ахыгаа буруутгах жоохыг би хараагүй. Манай аав их төвчээртэй хүн байсан. Хизээч миний аав ахыгаа муу хэлж яхыг би хараагүй. Буруутгах жоохыг би хараагүй. Ахаасаа болоод би ингэж байна да гэж аав минь хизээч хэлж байгааг. Тэр тийм ухаан монголчуудад монгол хүнд байдгийн билээ. Би ахыгаа ихчигаа би улс төр хийж та нар ажилгүй бол гэртээ суу. Аль эсвэл Монголоос яв гэж би хэлж чадахгүй. Би тэднэрт ийм үг хэлж чадахгүй. Аль эсвэл би явах хэрэгтэй бол би явах хэрэгтэй. Энэ улс төрөөс, энэ улсаас. Тэд нар маань энэ улсад амьдрах хэрэгтэй. Ажиллах хэрэгтэй. Үнэхээр магадгүй би тэр хүмүүсийн амьдрал саад болж яана гэж үзэх юм бол би энэ улс төрөөс, энэ улсаас би явнаа. Ах дүүнэр маань энэ улсдаа 50 амьдрах хэрэгтэй. Би ингэж л харж байна. Өөр хороо. Энэ их хэцүү асуудал шүү дээ. Өчигдөр уушлаарай. Ах дүүнэрийн тухай ярьсан чинь нүднээс жоохон өлөс гооч байна. Өчигдөр сони юм боллоо. Манай намын дарга одоо байсан намын экс дарга маань юм да. Бацандангийн ихнэр нүүрсний 8 хийдэг гэдэг. Зургатаар ярьж байгаа. Нүүрсний компанитай гэсэн. Нүүрсний компанитай гэдэг. Би тэр очиод ихнэрээс асуулаа чи одоо нууц юм нүүрсний компани ям байгаа юм биш үстэй. Байвал хэлээрэй гэж. Тэгээ ийм хаанаас ийм мэдээлэл гардгийг юу бодож ийм юм ярьдгийг мүү мэд. Нүүрстэй холбох хэвээр үзсэн байна тий. Мэдгүй одоо ямар учиртай би тэр их гайхаад байгаа хэрэг. Өнөөдрийн ийм замбраагүй нийгэмд хариуцлагагүй нийгэмд улс төрчид нь хариуцлагагүй мэдээллийгээ сууж яадаг. Бүр намын дарга хүн маань би тэг гайхчлаа. Дарга маань аргаа барж тэ хөрхий. Эмч хүнийг ийм л байна. За энэ би харж байна. Ер нь бол ингээд бас ингээд иргэд дэмжээд энэ улс төрийн энэ үйл явц бол нэлээд цаашаа гүнзгийрэх шаарч байна. Би бол одоо энэ их цэвэрлэгээ энэ Монголын улс төрд явах нь гэж одоо хүлээж шүү дээ тий. Бус иргэдэд адил. Тэгэхээр энэ бол их цэвэрлэгээ бол жишээлбэл энэ ман дотор их хүчтэй явах болов гэж хүлээж яагаад ийм үгийг бол одоо намын дарга нь ерөнхий сайд хэлсэн дээ. Тэгэхээр хүлээж нэлээд их цэвэрлэгээ нам дотор хийх хэрэгтэй байна. Төрд их цэвэрлэгээ хийх хэрэгтэй гэсэн хэлж байлаа. Хүмүүс зарим хүмүүс айгаад шүү. Тэгэхээр айх хүмүүс байна шүү дээ тэр ч тий. Тэгэхээр ард иргэд бол энийг бол одоо дэмжиж байгаа. Цаг нь болсон. Энэ цэвэрлэгээ бас ингээд бас өөрөө хэлээ түрүүн бол бас энэ манай юм бол бас амлуу халдж байна гэсэн тий. Тэгэхээр хамтчсан бас ийм айхтай цэвэрлэгээ явж ер нь Монголын төрөлх том цэвэрлэгээ явагдах юм гэж харж штеп. Цэвэрлэгээ нь буруу битгий явчихаас өөлээ гэдэг. Одоо залуучуудаа цэвэрлээд эхэллээ. Ард иргэдийн талд гарсан болд Бацандан цэвэрлээд эхэллээ. Цэвэрлэгээ нь буруу тишээ битгий явчихаас өөлээ гэж залбирч байна. Цэвэрлэгээ нь хүн битгий хэлмэгдүүлчихээс өөлээ гэж залбирч байна. Тэгээ зөв явах уу? Монголын ард түмний буян заяах зөв явах. Бацандан хэлмэгдүүлэх хөөх дуух бол нэг асуудал. Тэр жижиг асуудал. Монголын ард түмний буян заяаг, хувь заяаг зөв зөвхөн эргүүлнэ гэдэг бол одоо тулгымцсан асуудал шүү. 28 жил, 30 жил зүгээр олигархийн засаглалыг эдийн засаг санхүүгийн мүлжилгийн тогтолцоог бий болголоо штэ. Одоо цаашаа явах газар байхгүй. Колоничлалын үндсэндээ хятадаас экспорт импорт нь 100% хараацчихв. Ийм усал бий боллоо штэ 30 жилийн дотор. 60% хүүтэй банк бус санхүүгийн байгууллагууд мөнгө зээлүүлдэг. 3 гэр бүл Монголын бүх санхүүгийн системийг атгачихсан. 30% хүүтэй мөнгө зээлүүлдэг. Ард түмэн тойлдсон. Бүх баялаг ордуудын хэдхэн гэр бүл барьчихсан. Ажилгүйдэл ядуур хэрэгс хэтэрсэн. 250 мянган хүн гадаадд дөрвөөд гарчихсан. Энэ чинь дөрвөгч гэж ойлгодог байхгүй юу?
дөрвөстийн тоо 250 мянга төрчихсөн. тоо тийм. Тэгээд болж сайхан байна гэж худлаа ярих бол хэрэггүй л дээ. Одоо энэ системийг эрс өөрчилж Монголд ээлтэй, монголчуудад ээлтэй улс төр эдийн засгийн нийгмийн шин системийг бүтээх цаг болсон гэж би харж байгаа. Одоо ер нь бол та юу гэж харж байна юм? 2020 он бол бас хол биш байж штэ. Таны жир гарны дараа бол ингээд орно тий. Тэгэхээр за та одоо шинээр одоо айлны намд одоо урилга ирж байгаа гэж бодож байна баг тий. Урилга залгал ирж байгаа гэж бодож байна. Ийшээ орооч тийшээ орооч гэх юм уу. Нэг өөр арц намчсан буцааж авах бодлоо. Хоёр нам болд битэрийг намынхаа дараагаар ирээч гэж урилга ирүүлсэн байна. Тий. Тэгэхээр мэдээж улс төрийн шийдвэр бол ултай суурьтай алсын харсан шийдвэр байх хэвээр. Яарах юм байхгүй. Өнөө марга зүгээр их хурлын гишүүн болно гэдэг бол одоо би улсын их хурл 6 жил 2 дахь удаага сонгогдоод сууж байна. Энэ бол зүгээр нэг л ажил. Монголыг өөрчилнө. Монголыг аварна гэдэг бол тусгай ажил. Энэ ажлыг хийхэд асар их ухаан шаардлагаас, ухаан мэдлэг чадвар шаардлагаас гадна асар их зүрх сэтгэл шаарддаг ажил. Асар олон хүний хамтын бүтээл, хамтын хөдөлмөр шаарддаг ажил. Тэм учраас шинэ улс төрийн хүчин зохион байгуулах шаардлагатай гэж иргэд олон түмэн маань үзвэл ултай суурьтай ханднаа. Олон одоо эрдэмтэн мэрэгэл судлаачид тань шиг дуршлагатай мэдлэгтэй хүмүүстэй бид зөвлөлднө, ярина. Энэ улсыг одоо нэг аварна, аварч чадахгүй л алдна. Ийм л торгон агшин дээр бид нар байгаа. Хамгийн эзэгтэй мөч. Эзэгтэй мөч. Эндээс одоо унах уу босох уу тий? Одоо нөгөө нэг Шекспирийн нөгөө нэг орших уу, орших уу гэдэг л одоо үсэж штэ улс орны хувьд бол тэгэл байх тий. Амаргүй мөч. За ингээд комментатор нэвтрүүлгийн цаг өндөрж байна. Таны өнөөдөр манай нэвтрүүлэг хүрэлцэн ирж бас цаг үеийн сэдвээр за үүссэн халуун сэдвээр одоо санал бодлоо хуваалцсан талархлаа илэрхийлье. Тэгээд таныг бол одоо бас юм бодож байна. Монгол улсын хувьд маш чухал, маш үнэтэй ийм одоо шийдвэр гаргасан тань талархаж байна. Нэр энэ чинь нэг хүн гэдэг нь ийм үнэтэй байдаг. Нэг одоо конопны их үнэтэй байдаг гэдгийг бол илэрхийллээ. Тэгэхээр бол одоо яс харж Тус Уандагийн болд гэдэг гишүүн бол бас их Монголын том сэдвний дүрсад Тус Уандан гэдэг одоо том одоо эрдэмтэн, үндэсний эрдэмтэн байсан. Тэ үндэсний хэмжээнд ийм байсан. Тэгээд та нар одоо ингээд за манай Баруун аймгаас бас мураад орсон маа тий. Ясэл тэгээ манай жавхлан. Бас тий. Тэгээд үнэхээр ингээд ингэ одоо хэлээд байж ингээд Монголоор гэсэн зүрх сэтгэлтэй ийм хүмүүс бас ингээд улсын их хурл бай тэгэхээр нам хагалцахгүйгээр улс орных иршээ одоо төлөө ийм одоо шийдвэрийг гаргаж тэгэхээр талархлаа илэрхийлэх үзэгчдийн өмнөөс тэгээ таны ажил амжилт хүсье тэгээд улс төр бол одоо бас уртсан байгаа тий уртсан таны арууд бол уртсан байгаа гэж харж байгаа. Баярлалаа танд. Үргэлж биднийг дэмжиж ирсэн. Ялангуяа намайг 2004 онд улс төрд жаахан хүүхэд орсон тэр цагаас хойш алдаа оноог минь байн хэлж шүүмжлэхтэй шүүмжлэж урам өгөхтэй урам өгч дэмжиж ирсэн энх бата захиралдаа маш их баярлж байгааг илэрхийлье. Улс төрийн амаргүй эзэгтэй мөч цаг болгонд бас намайг урьж надтай элен далангуй ярилцдагт чинь бас баярлж байгааг илэрхийлье. Улс төрийн халуун тэмцлэгдэг бол улс төрчийн мөн чанарыг нь сэтгэл зүрхийг нь оюун бодлыг нь шалгадаг тэр мөчин болов гэж би харж байгаа. Дэвчээр хатуужлыг нь эр зоригийг нь. Тэгэхээр энэ шалгуурт тэнцэж цаашаа хэр удаан явахаа би мэдэхгүй. Гэхдээ гिचээх болно гэж танд хэлмээр байна. Ингээд ахтаа баярлалаа. Тэгээ би сая төгсгөлтэй хэлэхэд бол саяны чуулганы урлыг бол ингээд Монгол улс даяараа ажилласан. Ер нь бол Монголын энэ саяны үйл явдлыг ажиглаагүй хүн баг байхгүй гэж бодож байна би. Энэ хамгийн өндөр үзэлттэй, хамгийн өндөр анхаарал тавьсан ийм одоо чуулган байсан. Ер нь бол Монголын түүхэнд байх гэж бодож байна.
За би тэгээд саяхан одоо эдгээр сарын өмнө одоо Америкийн одоо Лос Анжелес хотод бол одоо Дагестаны Хабиб тий Ирланд ир Макгрегор хооронд бол одоо том зодоо болсон шүү дээ, том дулаан тий. Тэрийг үзсэн үзт бол одоо тэгэхэд хамгийн өндөр гэж байгаа байхгүй юу? Би бол одоо тэр юу юм бэ гэж хэлэхээр байгаа байхгүй юу? Улсын наадам юу юм бэ гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр бол энэ бол одоо маш том мөргөлдөөн болсон. За энэ одоо мөргөлдөөн бол одоо таныг одоо энэ багаа авч гарч ялагчаар гаргасан дахин талархал илэрхийлье. За би ч одоо арчилсан намынхаа багийг тарааж аяжхаад явж байна. Намын нөхдүүдээсээ бас зарим нөхдүүд маань бас надад их ууралж байгаа. Тэгээд олон жилийн дараа, тодорхой хугацааны дараа тоос намдаж үнэн худлын ялгаа гарах баха. Тэгээд баярлуулсан бол олон хүн бас баярлсан байх. Намайг биднийг дэмжсэн тэр хүмүүс талархал илэрхийлье. Олон хүн бас намаа хагалцглаа гэж ууралж байгаа. Тэр хүмүүстэй бас нэг хандаж хэлэхэд Хүчээртэй билээ тий. Үнэн худлын ялгаа удахгүй харагданаа. Бацсандан ч та бүхэнтэйгээ хамт байх болно гэдгээ илэрхийлье. За танд баярлалаа. За баярлалаа танд. За эрхэм үзэгчтэй комментаторууд ингэ өндөрлж байна. Энэ удаагийн зочноор Улсын их хурлын гишүүн Бацсандан оролцлоо. Баярлалаа та бүхэнд. Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.